чихвч зүгэд намайг дулуусаа харин доо халамараа үчин долоо чиний би мама энэтэй харин доо намайг ямарч наа чиний хажууд яхаа мэдхгүй ма яна гартаа би зармагтай аманда харин дуутай би бодно даа над бажуулах түмийг хайд борон би хүрмэтэй лачим таамд гүгөө баймаар гүс эй би бицхан тин чиний хажууд хамгийн бицхан сэтгэл үнцэн бүгдийг нь хэлээд уцсан юм энэ бай юуны төлөөн дэр бай яг гэж читэд дэвлэр бай сэтгэл яг л тэр чихтэй эй чи миний харин бо чихэрлэг харин дөө чихвч зүуд намайг дулуусаа харин дөө чи миний харин бо чихэрлэг харин дөө чихвч зүуд намайг дулуусаа харин дөө халамараа үчин долоо чиний би мама энэтэй харин дөө намайг ямарч наа чиний хажууд яхаа мэдхгүй ма яна ярилцыг гэдэг харилцаа хамгийн дээр байрладаг би ингэн нэрлж үрбэсинаар харилцаа надтай ярилцаараа барьж аваад харилцуураа нүдэрээ харилцаараа хаварж байгаа тэлэх зураа зэчин дээр хүнд өөрчлөн магадгүй юм чи байхаа чихэн дээр урсуулхан цэцэрлэгтэй шинжайхаа би магадгүй гэсэн байх сүнстэйгээ хамтархаа зүрх бүх цаг аван зүүн талтай хайр тарихаар юу би дүүрэн хүнтэй өгөн баг бас гүртэй ice mark light сүдэ идэхгүйгээр битээ үлдээ чихэрлэг харин дөө чихвч зүуд намайг дулуусаа харин дөө чи миний харин бо чихэрлэг харин дөө чихвч зүуд намайг дулуусаа харин дөө халамараа үчин долоо чиний би мама энэтэй харин дөө намайг ямарч наа чиний хажууд яхаа мэдхгүй ма яна та бүхэндээ нэ халуун зарим зүүнний бод халуун заримтай халуун зарим за нэ халуун марожин зарим за тэгэхээр ерөнхийдөө дөрвөн аккорд ашиглана маш амархан дууга за бидэнд кап 2 болно капого 1-р ладан дээр хавччихна за тэгний яаж байгаа гэхээр нөгөө бар аккордод аль болох бага оруулахын тулд 1-р ладан дээр хавччихсан гэхдээ яалч ямар чарга хэрэгсэн заавал нэг баг аккорд ороод байгаа. Тэгтээ хамгийн их боломжтой хөлбөр болох 1-р ладан дээр авчдаар тоглох юм бол бас хамгийн цөөхөн буюу ганцхан баг аккорд ашиглаж байгаа. Бусад ладан дээр авчаад тоглоод ингээд танаалын өөрчлөлт тоглохлоор ерөнхийдөө баг аккорд орож 2-д ороод байгаа учраас 1-р ладан дээр капо хачаад бол их хэмтэй. За ерөнхийдөө түрүүн би хэлсэнчлэн дөрвөн аккорд ашиглана. За тэгэхээр бидэнд ямар аккорд хэрэг болох вэ гэхээр B гэсэн аккорд хэрэг болно. B буюу одоо C мажор буюу одоо B major гэсэн аккорд. За дараа нь D flat major. За дараа нь B minor 7. B flat minor 7. За дараа нь E flat minor 7. Үсэм дөрөв аккорд. За E flat-тэй зүгээр minor 7 дээр биш зүгээр цэвэр minor бас тоглосон ч болно. За хамгийн ихний аккорд буюу одоо B flat major гэсэн аккорд хэрхэн барих вэ гэхээр за 1-р ладан дээр кап авчихсан учраас капоноос хойш ладаа тоглоно. Капогоор тоглохгүй энэчнээс нэг гэж тоглоно гэсэн үг. Капоноос хойш 1 2 3-р лад. За 3-р ладны 2-р утасны 3-р ладан дээр чигчгийн хуруу, 3-р утасны 3-р ладан дээр ядан хуруу, 4-р утасны 3-р ладан дээр дунд хуруу. Тэгэхээр 7-р хуруугаараа 1-р ладад бүгднийг дарчих. За капор 1-р ладан дээр байгаа тийм. Ер нь бол капоноос хойш ладуудаа дахиж тоолж эхэлж байгаа гэсэн үг. За энэ B major, B flat, B major гэсэн аккорд. За дараагийн аккорд D flat major гэсэн аккорд. Ерөнхийдөө бид C major гэсэн аккорд байх юм бол мэддэг бол тэр аккордыг барьчихна. Энэ яаж юм чи C major ус бол ийшээгээ дээшлээд C sharp буюу D flat гэсэн аккорд болж байгаа гэсэн. За анх сурж байгаа хүмүүс байх юм бол хэн барихыг зааж өгвөл 1-р ладыг капо авчихсан байгаа. 1-р ладныхаа капо авсан сууж ладад тоолж эхлэх юм бол капон сууж 1-р лад буюу одоо яг капо хажууд байгаа лад гэсэн. 2-р усны 1-р ладан дээр 7-р хуруу буюу 1-р хуруу 5-р утасны 2-р ладан дээр дунд хуруу буюу 2-р хуруу
3 дугаар утасны 5 дугаар утасны 4 дугаар утасны 2 дугаар 5 дугаар утасны 3 дугаар дээр ядам хуруу. За ингээд хэрвээ өмнө нь харж исэн бол одоо энэ C major гэсэн аккорд яг адилхан капа байхгүй тохиолдолд энэ ч байсан. Энийг л хагас үнд дээшлүүлсэн байгаа. Тэгээ D flat major гэсэн аккорд болно. За ийм аккорд. D flat major. За дараагийн аккорд маш амархан. B flat minor 7 гэсэн аккорд болно. B flat minor 7. За яаж ярих вэ гэхээр одоо C D flat major гэсэн аккорд барьсан байгаа. Юу ч энэ хураг авчихна. Ингээд болоо. D flat major барьж исэн. Одоо энэ хураг авахд болчихно. Юу ч юм аккорд. 2 дугаар утасны 1 дугаар лад, 4 дугаар утасны 2 дугаар лад гэсэн үг. D flat B flat minor 7 гэсэн. За дараа нь 4 дахь аккорд. 1-р хуруу 1-р утасны 1-р лад, 2-р хуруу 3-р утасны 2-р лад, за ядам хуруу 2-р утасны 3-р лад. Ерөнхийдөө DM гэсэн аккорд яг адилхан. Гэхдээ энэ нөгөө капа утсан учраас аккорд маань нэршлэн өөрчлөгдөд E flat minor гэсэн аккорд болно. За ийм аккорд болж байна. За ерөөсөө энэ 4 аккорд ажиллаад болчихно. За тоглоод үзвэл эхлээд эхнээс тоглоод үзье. За баруун гар маань таталтуулан цохол алигуун цохож болно. За ерөнхийдөө дуунаар илүү их зохиомжтой бол таталтуул илүү гоё зохиомжтой байгаа. За таталтаа яаж тоглох вэ гэхээр маш амархан. 5 4 3 2 step зэрэг татлаа. Тэгээ 4 татлаа. 5 4 3 2 step 4 3 2 зэрэг татлаа. Тэгээ 4 татлаа. 5 4 3 2 step 4 3 2 зэрэг тэгээ 4 татлаа. Одоо E flat minor гэж жоохон өөр minor 7 дээр 4 3 2 1 step 4 3 2 дээр тэгээ 3 татна. За татлыг яаж хийж байгаа маш амархан. Ерөнхийдөө эхний 3 аккорд бол яг адилхан тоглоно. За 5 4 3 2 step тэгээ 4 3 2-оор зэрэг татна. Тэгээ дараа нь 4 татна. Ингээд бодлоо ерөөсөө 5 4 3 2 step 4 3 2 зэрэг татлаа. Тэгээ 4 татлаа. За дараагийн аккорд нь муу адилхан. За дараагийн 3 дахь аккорд муу адилхан. Одоо B flat minor 7 гэсэн. 4 5 4 3 2 step тэгээ 4 3 2 зэрэг тэгээ 4. За дараа нь D minor E flat minor 7 гэсэн аккорд дээр 4 3 2 1 step тэгээд 3 2 1-ээр зэрэг татлаа. Тэгээ 3. Ингээд болоо. Маш амархан. Ингээд хоригч. За цохолт яаж хийх вэ гэхээр доошо дэше доошо дэше доошо дэше доошо дэше. Яаж тоглож болно? Ямар ч тун дээр яаж тоглож болно? Хамгийн гол хэмжээндээ тааруулаад. Би зүгээр та бүхэндээ санал болгох цохилмал ингэж тоглож бас гоё шүү гэж санал болгож байгаа гэсэн. Доошо дэше доошо дэше. Доошо дэше доошо дэше. Юусэн юм цохол. Ингээд болоо. Маш амархан. Манай сүгийн бичлэг та бүхэн таалагддагаар бичлэгээ баруун доод бодонд байх 400 удаа өгтөө subscribe гэсэн төвшгөр. Үүнийхээ дараа хонхон дээр дарж
он гэсэн сонголтыг хийхээ мартав. Ингэснээр та бүхэн манай бичлэгүүдийг цаг алдахгүй цоо шинхэн хавгаа тогтноор нь үзэх боломжтой. Хэрвээ хонхонд дарахгүй хүүтэн бичлэг үзэн шүү. Мөн манай channel руу нэвтэр channel-д баруун дээд болон барих нөгөө subscribe гэсэн дөрвөлжин товчийг дарахаа мартав. Үүнийхээ дараа мэдээж хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийгээрэй. Мөн search хэсгээр давхад хүмүүс channel гарч ирэх юм бол нөгөө дөрвөлжин subscribe гэсэн товчлуудаараа дараад хонхон дээр дарж all гэсэн сонголтыг хийхээ мартав. За ингээ та бүхэндээ баярлалаа.